Үндсэндээ Монгол улсын гадаад аюулгүй байдлын орчин асар хүчтэй ховсон өөрчлөгдөж байна. Манай Монгол улсын орчин тогтнож байгаа одоо оршиж байгаа зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн их гүрнүүдийн одоо томоохон геополитикийн болоод эдийн засгийн ашиг сонирхлын зөрчилд орж ирсэн. Монгол улс маань өөрөө дэлхийн ийм томоохон эдийн засгийн даяарсан өнөөдрийн системд маш хүчтэй холбогдсон. Монгол улс маань бүс нутагтаа төдий дэлхийн хэмжээнд томоохон тоглогч болж гарч ирж байгаа. Ялангуяа эдийн засгийн агуулга талаас. Тэгэхээр эдийн засаг баталгаажуулах бодлого хоёрыг яагаад салгаж ойлгож болохгүй. Товчхондоо бидний 50 байсан 20 жилийн нийгэм шилжилтийн 20 жил үндсэндээ дуусч байна. Одоо улсын хөгжлийн шинжилгээнд гарч байна. Энийгээ дагсан Монгол улсын хөгжлийн одоо үзэл баримталтай холбогдуулан баталгаажуулах салбарыг хөгжүүлэх, шинжлэх, улсын хүчнийг одоо сургаж бэлтгэх ийм алсыг харсан томоохон бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлага байна. Өнөөдөр баталгаажуулах салбарыг одоо үйл ажиллагаа зохицуулж байгаа гол хууль эрх зүйн бичиг баримтуудад нэлийн эргэж харах ийм олон шаардлагууд байна.